өвсөдийн ер нь номер 1 эмчилгээ бол төвшнөөс хамаарат нэгдүгээр сэтгэл засал эмчилгээ байдаг. Сэтгэл засал эмчилгээнд хоёр төрлийн сэтгэл засал эмчилгээ хийгддэг. Нэгдүгээр нь бол психоанализ буюу тухайн хүний сэтгэл зүйд нь одоо дүн шинжилгээ хийх. Яагаад энэ өвсөдий гэдэг эмгэг үүсв? Бага наснаас ямар амьдралыг, ямар үйл явдлыг туулсан бэ? Хаана ямар гэмтэл авсан? Хэний харилцаа хандлагаас болоод таны өнөөдөр энэ өвсөдий гэдэг хямрал үүсв гэдэг шалтгаан олдог, гарц гаргалгаа олдог психоанализ хэлбэрийн сэтгэл засал хийгдэнэ. Дээрээс нь CBT буюу танин мэдгүй тэр зан үйл засах сэтгэл засал мөн хийгддэг. Одоо аягийг заавал 3 удаагийн давтамжтай угаадаг байх юм бол аягийг 3 удаагийн давтамжтай угаах шаардлагагүй. 1 удаа хариуцлагын байцаар ингээд угаачаад нэм бактериуд тэдэн хувиар ингээд арилждаг. Таны нэмэлтээр хийж байгаа хоёр үйлдэл бол одоо шаардлагагүй юм а гэдэг тухайн дээр өвсөдий хүнд мэдлэг олгоно. Хангаах ухааны талаас, шинжлэх ухааны талаас мэдлэг олгоно. Тэгээд тэр буруу хитрээд байгаа үйлчлэлийг засах талаар заавар, зөвлөгөө, даалгавар өгдөг юм CBT гэдэг сэтгэл засал хийгддэг.